Тэнгэр радио бүтээгч подкастын ээлж дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн дугаарын зочноор Монголын Powerlifting-ийн нэгдсэн холбооны тамирчин, олон улсын хэмжээний мастер ирээдүй хүрэлцэн ирсэн байна. За өдрийн мэнд хүргэе, сайн авч ирсэн үү? За та бүхэн өдрийн мэнд хүргэе. Сайн авч ирлээ. Яг ямар мэрэгчлээ хүн бэ? Энэ спортын төрөлтөө бас ингээд ойрхон мэрэгчлээ хүн үү? Эсвэл шал өөр мэрэгчлээ хүн үү? Хүүхэд нас мөн яаж хэрхэн өнгөрсөн талаар сонирхмоор санагдаж байна. За би энэ спорттойгоо ямар нэгэн холбоотой мэрэгжил байхгүй. Баг багта хөнгө атлетикт хичээлдэг тийм хүүхдээсэн. Тэгээд сүүлд энэ спорт 17 оноос 18 оноос тэгээд тууштай хичээллээ одоо хүртэл тэгтээ сургалтаа хийгээд явж байгаа. Энэ спорт руу яагаад ирнэ анх болсон? Тэгээд энэ спортын юунд ирнэ татагдах болсон шалтгаан нь юу байсан бэ? Энэ спорт анх 17 онд манай ах намайг чи нэг ийм спорт байдаг. Хичээлээд үзээч чамд ер нь их тохирох юм шиг байна. Гээл тэгээд анх нэг сар гаруй бэлтгэл сургалт нэг өвөл хийж үзээл. Тэгээд тэмцээнд орсон чинь бас нэг чамлахгүй амжилт гаргаад тэгэл нэм цаашдаа энэ тууштай яваад үзүүл ер нь болчих юм шиг байна гэж санагтал тэгэл хичээлсэн дээ. Нийт дээр нь хичнээн тэмцээн уралдаанд орж байв. Ямар амжилтуудыг одоо үзүүлж байв. Хамгийн анхны тэмцээнг бол хамгийн анх тэгэл яг 17 онд нэг сар гаруйтай нэг ахтайгаа нэг найз зартайгаа бэлтгэл хийгээд хамгийн анхны тэмцээн шууд улсын аварга байсан минийх. Тэгээд анх улсын аваргад ороод нийлбэрээр 5 дугаар байранд орж исэн. Тэгээд тэрл юунд хамгийн тодорхойсон чинь тэрл. Та чи нийтдээ улсын одоо хэдэн удаагийн аврах вүлээ? Би одоо улсын одоо классик powerlifting-ийн төрөлтөд 4 удаагийн аврах. Bench press гээд одоо зөвхөн цээжин дээрээс шахдаг төрлөд тэрэндээ бас 4 удаагийн аврах юм уу? Тэгээ strongman-ий 6 удаагийн аврах. Тийм л амжилт гаргаж байгаа ч юм даа гэх мэтлээ. Тэмцээнд одоо бэлтгэх үеийн одоо бэлтгэл хэрхэн явагддаг? Тэгээд тамирчин хүний нэг өдөр ер нь хэрхэн өнгөрдөг вэ? За тэмцээнд одоо бэлтгэхийн тулд ер нь тэгээ баг жилийн 4 өдөр байнгын л бэлтгэл сургалттай байждаг би бол одоо сүүлийн нэг 8 жил 9 жил баг өдөр болгон бэлтгэл хийж байна. Өнжөөд нэг бэлтгэл хийдэг. Яг жилийн 4 өдөр бол байнгын бэлтгэлтэй байгаа. За тэгээд өглөө босоод 0 ороод тэгэл цаавн давуугаал 7 хоногт ер нь хэдэн удаа бэлтгэл хийдэг вэ? Өнжөөл нэг хийдэг. Өнжөөд нэг гэсэн нэг 7 хоногтоо заримдаа 3 заримдаа 4 хийн. Ер нь бол өнжөөл нэг хийдэг гэсэн үг. Ариун цагаар хийх үү, өдөр хийх үү, өглөө эсвэл хүний бие сэргийг байдаг учраас өглөө эрт хийдэг үү? Манай спорт бас юу л да. Заавал тийм орой өдөр гэдэг юм байхгүй бас нөгөө ажилтаа хүмүүс нь бол тэгээ нөгөө ажиллаа тараад ер нь их хөвчлэн л оройн цагаар л хийдэг. Нэг 5-6 цагийн үед бэлтгэл эхлээл. За хамгийн эртээ 9 цагт дууссан. Тэгэл ороод 10-11 гэж дуусдаг. Тамирчин хүний тэсвэр хатуужлын талаар одоо бидэнд тайлбарлаж өгөөч. За тамирчин хүн бол угаасаа нөгөө өөрийн гэсэн нөгөө одоо тэр спорттоо одоо нөгөө амжилт гаргах одоо өөртөө зорилгоо тавьсан байгаа. Тэгээд тэрнийхэн төлөө бол одоо юу хэмтэй тэсвэр хатуужлаас илүү ер нь бол маш их золиосууд их гардаг одоо өөрийн одоо юу хэмтэй одоо ганц бэлтгэл хийхээс илүү тэр хүнд бас нэг өөр дуртай хобби за эсвэл арга ирж байдаг юм найз нөхөд гэл зөндөө бас янз бүрийн хувийн шалтгаан зөндөө шүү дээ. Тэр болгоныг ер нь бол дандаа хойш нь тавьж одоо нөгөө зорилготой хүрэхийн тулд явдаг. Тэгэхээр хатуужл гэхээсээ илүү ер нь тийм золиос их байдаг юм болов гэж боддог шүү би тамирчин улсуудад. Таны хувьд өөр төрлийн ер нь хобби байдаг уу? Өөр төрлийн хобби байгаа. Би пүүц цуглуулах хоббитэй. Тэгээд бас нэлээд хэдэн пүүц цуглуулсан одоо ч байгаа. Тэгээд сүүлийн үед одоо хэдэн оноос хойш ер нь та пүүц цуглуулахаар шийдсэн бэ? Яагаад ер нь сонирхох болсон? За бидний одоо жоохон баг үед ч одоо нөгөө ориг пүүз гэдэг ч бас их үнэтэй байсан. Бидний үед ээж аавын цалин мөнгөс тийм өндөр байсангүй. Хүүхд толгойн мөрөөдөл шүү дээ. Хүүхд толгойн мөрөөдөл ориг пүүз өмсөх дуртай тийм ориг пүүз ах байсан л гэж боддог. Тэгээд оюутан болсон цагаас хойш одоо 2000
5 6 оноос хойш л ер нь ориг пүүзийг одоо за шинийж арайч авч чаддаг гэсэн. Тэгэл энэ тэнд одоо бидний чинь нэг хуучин пүүзийг худалдаж авч одоо дамалж угаад цэвэрлж тийм зардаг тийм бас үе байсан. Тэгэл тэр үеэс эхлээл энэ пүүзний хоббитэй пүүз их цуглуулж яасан. Одоо бол цуглуулаад явж байгаа. Та тоолж үзсэн одоогоор хичнээн пүүз байна. За надад одоо нэг 1000 гаруй пүүз байгаа. Оо тийм үү, тийм их юм уу? Тий. Тэгвэл арга тусдаа нэвтрүүлгээр орохоор хэмжээний тийм сонирхол хоббинд авьяцсан биш үү таны пүүзний цуглуулга. Тий. Бас өөрийгөө яадаг шүү дээ. Бас Монголд бас нэлээ дээгүр орох болов гэж боддог шүү дээ. Пүүз цуглуулсан хүмүүс зөндөө хүмүүс байдаг хэл та. Тэгээд минь пүүз зардаг залуучууд зөндөө байгаа. Тэгээд бас тэдрээс их пүүз авсан. Тэдгэрийг хаана хадгалдаг вэ? Тэдгэрийг багнавта би нэг сок гэдэг нэг тийм нэг пүүзний дэлгүүр шиг юм нээж ирсэн. Тэгээ тэрэн дотор л одоо бүгдийг хадгалаад байж байгаа. Таны цуглуулганаас хамгийн одоо таалагддаг пүүз нь яг ямар пүүз вэ? Хамгийн их таалагддаг пүүз үү? Ямар брендийн одоо хэдэн онд авч ирсэн цуглуулга? Nike брендийн л пүүзнүүд одоо Light гэдэг пүүзнүүд байдаг. Тэднэр л одоо хамгийн гоё пүүзнүүдтэй миний хувьд бол. Том тэмцээний одоо өмнөх стрессийг одоо та хэрхэн даван туулдаг вэ? Ер нь бол яг анх одоо нөгөө энэ тэмцээн спортоор хичээлээ нэг эхний 1 жил 2 жил энэ бол тэмцээнд орохын одоо өмнөх ороомоор бас жоохон тийм нойр дутмагч юм уу нөгөө тэмцээнээ бодоол би маргааш одоо яах бол нөгөө бэлтгэл дээр хийж идсэн үзүүлэлтүүдээ өөрийнхөө зорьсон нөгөө жингүүдээ өргөж чадах болов гэж их бодож нөгөө нэрвтэж жоохон нойроо дутуу хондог байсан. За тэгээд нөгөө тэмцээн рүү ингээд олон тэмцээнд ороод эхлэхлээр бас нөгөө нүүр хагарна гэдэг чинь тэр шиг бас нэг юм туршлагатай болоод бас нөгөө үзүүлэлтүүд ингээ өсөөд ирэхээр нөгөө өөртөө итгэх итгэл бас өндөр болчдөг. Тэгээд одоо энэ сүүлийн одоо нэг 4-5 жил бол надаа нэг тийм одоо нөгөө ууртайгаа одоо нөгөө унтдаггүй ч юм уу айдаг ч юм уу эсвэл маргааш яах бол гэсэн тийм бодол бол нэг байха болцсон. Би бэлтгэл дээр одоо тэр тэмцээнд орохын тулд би бүтэн жилийн одоо хөлс хүчээ гаргацсан учраас ганц би маргааш бол айгаад ах шаардлага байхгүй. Одоо хийх ёстой юм бол хийх юм чинь одоо зөв миний ажил би маргааш шалгалтаа сайн өгнө гэсэн л тийм одоо бодолтой байдаг. Тэрнээс тийм сандрал тийм айх юу болоод байха болцсон. Тэмцээний тайзан дээр гараад за штанг гэдэг те одоо би буруу хэлж магадгүй шүү. Өрөхийн өмнөх яг юу бодогддог вэ? Эсвэл тайз руу гарахын өмнө ч юм уу? Нэг юм дотроо хилээд гардаг ш танд тийм зүйлээдэг. Би бол дотроо цаас штэ л гэж өөртөө хэлдэг. Ирээдүй цаас шүү л гээл өөртөө байнга тэгж л хэлдэг. Тэрнээс тий одоо тэдэн 100 хэл 300 хэл 200 хэл гижин ерөөсө боддгоо. Зүгээр л ирээдүй цаас штэ чи. Та яг энэ өөрийнхөө одоо хайрлаж дурлаад явж байгаа спортын төрлийг одоо магадгүй одоо сонирхож байгаа хүүхэд залуучуудад сонирхож байгаа бол тий товчхон өгүүлбэрээр яг ямар төрлийн спортын нэг тодорхойлж хэлж өгөөч. За манай пауэрлифтинг гэдэг спорт нь бол хүчний одоо 3 төрөлтийн спорт одоо суулт, шахалт, таталт гэсэн үндсэн 3 булчинг ажилуулж одоо тэмцээн хуралдаа явагддаг тийм спорт байгаа. Тэгээ одоо сүүлийн үед манай спорт ер нь бас одоо Монголдо гэлтгүй дэлхийд даяарч маш сайн холдцтой хөгжиж байна. Монголд бол бүр ялангуяа одоо сүүлийн хэдэн жил бол маш холдцтой. Одоо маш сайн зохион байгуулалттай, нөгөө хөдөлгөөнд сайн явдаг учраас энэ спортод Монголд маш сайн хөгжиж байгаа. Дотроо хичнээн англи байдаг вэ? Англи гэж байдаг болоо. Англи жин гэж бүх тусдаа одоо өсвөрийн англи гэдэг гэх чинь одоо зөвхөн 18 нас хүртэл. За тэгээ залуучуудын англи гэхээр одоо 19-өөс 23 нас хүртэл гээд тэгээ 23-аас дээшээ 39-40 нас хүртэл open англи гэх насан туршидтой англи гээд тэгээ 40-оос дээшээ болонгууд мастер англи, мастер 1, мастер 2, мастер 3 гэж явчихдаг. Бүгд тусдаа жинтэй 59, 66, 74, 83, 93 хасах 105, хасах 100, нэмэх 100 гэсэн 8 жингийн англиар насандаа тэгээд явдаг. Энэ олон жил энэ спортоор хичээлж явах үед танд ер нь болждаг юм билүү? Болиё гэж бодож исэн тийм үе байсан уу? Ер нь байгаагүй. Тэ одоо
хүн намайг нөгөө энэ спорт руу нөгөө хүчээр нөгөө миний дургүй юм руу хүчээр төхөө оруулаагүй би нөгөө өөрийнхөө хүсэл сонирхлоор олсон болохоор одоо ямар нэгэн тийм одоо боли гэдэг юм уу одоо эсвэл би чадахгүй юм байна гэдэг юм уу тийм шантрах үед л байсан болохоос яг боли гэсэн бодол бол нэг байдгүй. Тэгж байгаа. Нэг том бэртэл аваад тэгээд тэрний дараа нэг харин зүгээр нэг буцаад би энэ спортоо одоо эргэж ирж чадах болов чадахгүй болов гэдэг тийм нэг эргэлзээл байдаг байсан. Тэгээд одоо бол тэгээд буцаад энэ спортоо ирж байгаа. Тэмцээнд оролцож явах үедээ бэртэл авсан уу та? Тэгсэн би тэмцээнд орж явах үедээ 362.5 кг сууж байгаа энэ хөлийнхаа 4-7 булчинг тасалдсан. Тэр бэртэл авч явахдаа өргөсөн 362.5. Тэр жим байсан байна. Тийм суултанд. Шахалт нь болохоор одоо би 252.1 кг зээж дээр сая улсын шахаж Монгол улсын рекорд эзэн байсан. Тэгээ таталт нь 320-30 л татдгийг. Тухайд бэртэл авч явахдаа одоо хэдийн хугацаанд эмчлүүлж иж буцаж ирвэд? Би бэртэл аваад за чинь 10 сарын сүүлээр бэртэл аваад тэгээд 5 сард лөөд чинь. Тийм ээ 5 сар гэхэж одоо хэдэн 7 сар. Нэлээдээ урт хугацааны ер нь бол шимжлүүлсэн биш үү? Бараг жил 2 жил намайг одоо тэр нөгөө би нөгөө хятад руу явж нөгөө үзүүлж яасан. Тэгээд тэр хятадын чинь болонгууд нөгөө буцааж оёх ямар ч тийм боломж байхгүй. Тэгээд ингээд тасарцсан. Тэгээд энэ тасарсан чигээр нь идгээгээд маш сайн нөгөө юм хөдөлгөөнгүй гам сайн бариад тэгээд дор хаяж юм чид нэг жил гам барьж иж тэгээд буцаад энэ спортоор хичээлж чад магадгүй чадахгүй ч хийж магадгүй гэдэг тийм юу хэлсэн. Тэгээ чиний өөрийн чинь л одоо нөгөө аз мэдэх бах та гэл. Тэгэл би буцаж ирээд яг гэртээ одоо чинь өвлжөнгөө яг ерөөсөл яг хэвтрийн дэглэмтэй тэгэл босдгоо тэгэл. Тэгэл байж байгаа л 3 сараас эхэлцүүлээл багаар дасгаал тий ерөөсө байнгын дасглаа. Ерөөсө нөгөө хүнд ачаал авахгүйгээр дасгаал тэгэл ер нь бол бэртэл бол хүний тархинд л үлддэг юм байна. Бусдаар бол одоо нөгөө одоо ясч байдаг юм шүрмэс бах одоо нөгөө тасраад урагдаад нөгөө буцаад залгуулаад залахгүй бол тэр нөгөө бороолоод ингээ идэгчдэг. Нөгөө идэгдгүү ганц юм нь хүний тархинд байгаад байдаг. Би одоо тэмцээнд байхад яг л нөгөө төнөөсөө л айгаад ингээ миний одоо өмнө өгдөг байсан одоо би организм яг хэвээрээ байгаа юм нэ. Нөгөө тарих ерөөсө тэрийг хүлээн зөвшөөрч чадахгүй айдас байгаа. Ингэсэн болоо өмнөхөөс өөрөөс нь л ахаад нөгөө бэртчих болов гэсэн нөгөө хөл маань ахаад янз бүр болчих болов гэсэн тийм айдас толгойд байгаад идэв юм л. Тэгээ тэрийг л ингээ мартаал тэрийг толгоноос алга болгочих юм бол бие организм бол ер нь бол тодорхой хугацааны дараа бэлэн болчдөг. Болов гэж бодсоо одоо өөр дээрээ одоо тохиолдсон явдлыг хэлвэл биеийн хүчнээс илүү сэтгэлийн хүч гэдэг бас чухал байгаа тийм. Тийм ер нь бол тийм биеийн хүч бол яг одоо нөгөө нэг төр хугацаанд амралт авдаг ч юм уу те бэртэж гэмтлээ гэхэд буцаад нөгөө хэмжээнд очдог. Хүний нөгөө сэтгэл зүй нөгөө тарих зүйх хоёрны асуудал нэг жоох нэг байгаад идэх нэг толгойд нь бодогдоол. Одоо энэ спортоор одоо анхлан хичээлж буй одоо тий тамирчид гэж хэлэх юм уу тий хүүхдүүдэд одоо жишээ нь хандаж хэлэхэд хамгийн 3 оновчтой зөвлөгөөг таа гэж ямар зүйл одоо бэлэн байх юм бол энэ тэмцээнд илүү амжилт үзүүлэх боломжтой вэ? Мэдээч хэрэг одоо анхлан сонирхож хичээлж байгаа хүмүүс бол амжилт үзүүлнэ гэсэн итгэл найдвараар орж байгаа шүү дээ. Тийм. За яг энийг ингэж шууд нөгөө одоо хүн болгон яг энэ спорт ингээд яг одоо ер нь энэ спорт болгон чинь мэрэгжлийн түвшин руугаа ингээд хөгждөг болчихлоо шүү дээ бүх спортууд. Өмнө нь болонгууд яг ингээд ийм сонирхогч байдлаар ингээд явдаг байсан хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Одоо ч гэсэн сонирхогч байдлаар хэрвээ спортоор явах уу эсвэл мэрэгжлийн түвшинд одоо бүрийн спортын оргилд нь очих уу те бүр цаашлаад ингээд дэлхийд одоо нэр Монгол орныхаа одоо нэр төрийн талбай тодорхойлох гэдгээ тий өөрөө тэр одоо аль замаар алийг сонгох вэ гэдгийг ихлээр тодорхойлох хэрэгтэй. За бүр ингээд мэрэгжлийн түвшинд одоо ингээд явна гэх юм бол тэр хүнд одоо хамгийн ихний ээлжинд санхүү маш чухал байх хэрэгтэй. Хоёрт одоо амралт.
За тэгээ гуравт одоо нөгөө одоо тэр бэлтгэл сургуультаа хийх одоо заал танхим тий юу гэдгийг одоо нөгөө тоног төхөөрөмж гэдэг юм одоо бас чухал. Монголд энэ төрлийн спортыг хөгжүүлэхэд ер нь юу дутагдaltaй байгаа юм шиг санагдаж байна таны бодлоор? За одоо анх намайг энэ спорт 17 онд хичээлээд хэд бол яг энэ спортод бол дөнгөж яг нэг надтай адилхан бас эхэлж исэн хүмүүс зөндөө байгаа. Миний харснаар бол энэ спортод тэр үед бол бас ер нь юм л дутагдaltaй байсан. Одоо тоног төхөөрөмж. За тэгэл энэ спортын одоо нөгөө менежмент гэдэг юм уу одоо нөгөө цаашлаад яаж явах уу гэдэг тиймэрхүү юм. Тэгээд тамирчдын одоо нөгөө одоо үзүүлэлт одоо дээшээ нөгөө дэлхийн давцанд гарах гэдэг энэ юмнууд бүгд юм дотмог нэлийн доогор байсан. Одоо бол одоо маш өндөр болцсон. Тамирчдын үзүүлэлт амар өссөн. Одоо хичээлж байгаа нөхцөл залуучуудын тамирч маш их болж байна. Тэгээд энэ холбооны хөдөлгүүд бас их сайн ажиллаж байна. Өнгөрдөг жил их ч манай холбооноос 2 тамирчин, эмэгтэй ихтэй 2 тамирчин манай Монгол улсад байхгүй байсан нийлбэрийн медаль гэдгийг авчирсан. Вау. 23 жилийн түүхэнд авчирч чадаагүй байсан медалийг. Ямар ангиллалд хэд орчим настай эмэгтэйчүүд одоо open ангиллын тамирчин насан туршид гэсэн үг одоо хамгийн л нөгөө дээд үзүүлэлтийг үзүүлдэг тамирчид гэсэн үг open ангиллд мөнгөцүүл гээд тамирчин нийлбэр дүнгээр мөнгөн медаль. Хасах 120 кг-д Сайполо гээд бас нийлбэр дүнгээр бас мөнгөн медаль. Монголд байхгүй 2 медалийг эрэгтэй эмэгтэй төрөлд хоёуланд нь авчирсан. Одоо манай Power-ийн одоо хүрээнд бол хамгийн том медаль гэсэн үг. Баяр хүргэе. Баярлалаа. Таны сошиалтайгаа бичлэгүүдийг би харсан байхгүй. Хүн өргөж янлээ. За тэгээ бүр цаашлаад машин чирж байгаа бичлэг хүртлээсэн. Тэр талаараа та ярьж өгч. Ер нь тэгээд яг ийм тань шиг юм хүмүүсийг одоо энгийн хүмүүс харахад цаанаасаа зүрхтөөл юм хөөхөд тахта хүчтэй байдаг ах гэж боддог. Эсвэл энэ нэг талтаа одоо гэр бүлийн генд байна уу? Яагаад та ер нь юм хүчтэй юм бэ? Үгүй хүчтэй ч яах вэ? Одоо надаас хүчтэй хүмүүс зөндөө байгаа. Ил гарч чадаагүй л одоо тий. Энэ тийм зөндөл сайхан залуучууд байгаа. Би бол яах вэ? Одон гэгээч юм уу тэгээд энэ спорт руу одоо нөгөө муухайгаар нөгөө димитинж аваад олцсон гэдэг шиг strongman гэдээ бас нэг төрөл байгаа. Одоо дэлхийд бас нэлийн том тийм шоу тэмцээн болдог тийм тэмцээн. Тэрийг Монголд анх 2006 онд зохион байгуулж ирсэн мөлий. Тэгээд дараа нь 2008 онд нэг зохион байгуулад тэгээд зохион байгуулахгүй байж байгаа 18 оноос хойш ахаад сэргээгээ зохион байгуулад одоо сайн өнгөрдөг жил 9 сард хамгийн сүүлийнхэн зохиосон. Тэгээд тэрэнд орохын тулд тэр нөгөө машин чирэх нөгөө хүн өргөж байгаа чинь манай найз байгаа. Би нөгөө ажил дээр хөдөө байдаг байхгүй манай ажил. Тэгээ ажил дээр нөгөө заал надад байхгүй учраас би нөгөө одоо тэгээ нөгөө хүн амт нэг тийм нөгөө байгалийн чулуу молуу тиймэрхүү юм өргөж нөгөө бэлтгэлээ хийж байгаа царай л тэр. Тэгээд машин чирэхин тэр нь бол тэмцээн дээр чирж байгаа бичлэгүүдийг бол Монголд болдог strongman тэмцээн. Хүн өргөж байгаа, найзаагаа өргөж байгаа бичлэг маш хөвгчлээ байсан. Найз нь өөрөө баярлаад ах шиг байсан шүү дээ. Тий, манай найз одоо багийн найз тий. Сошиал нэлийн явсан тий тайрын хэрэгчлэг. 25 жил битээр одоо найз нөхөрлөд нэгт саллаагүй тэгэл нэгэндээ тэгэл дэм тус болоод хойно автаа ороод явж байгаа хэрэг. Машины хувьд одоо чиржсэн машины хувьд болохоор хичнээн тоон жинтэй машин байсан бэ? Тэр нь тодорхойлох боломжтой байсан уу? Хүмүүс маш ихээр тойроод ирсэн бүгдээрээ бичлэг хийжсэн харагдчихсан. Юу талбайдлаар чиржсэн үү? Тэр юу нэр нөгөө спортын төв олдны уулдлын талбай дээр болсон. Тэгээд тэр машин нөөрөө 9 тонн 600 кг жинтэй. Тэгээд нөгөө банкн дүүрэн бензинтэйга 10 тонн гэж юутай юм бэл. Цаанаасаа тийм 10 тонны даацтай гэсэн. Зүлттэй машин чирсэн. 20 м газар. Маш сонирхолтой. Тий. Гоё. Ер нь бол strongman-ий төрөл бас гоё. Хэр баргийн хүн ер нь тэгж машин чирээд байдаг баха. Тий. Монгол ер нь тийм чиржсэн тохиолдол байгаа. Яг strongman-ий тэмцээн гэж одоо зохион байгуулсан сошиал тийм машин тэрэг чирэх. Тухайн тэмцээн дээр угаасаа машин чирдэг байх юм шүү дээ. Тийм. Тэмцээн дээр ордог нэг төрөл нөх хамгийн сүүлийн төрөл, хамгийн хүнд төрөл нөхгүй. Тэгэхээр ингээд нөгөө
тоон жингүүдийн багаас нь эхэлж байгаад ахиулдаг үү тэр тэмцээнд? Үгүй, шууд л ганцалж ирнэ. Би бас энэ төрлийн спортыг энэ тэмцээнийг харж байгааг байхгүй. Тэгээд танаас сонирхоод асуугаад. Үгүй, шууд ганцхан л удаж ирнэ гэсэн. Өмнө би ялаалтаа хийж байгаа л тэгээд шууд ганц. Тамирчид нэг оролдлого л хийн. Тэгээд чивж чадаагүй тэгэл чадахгүй. Дасгал хийдэг хүний одоо эрэгтэйлэг шинж илүү байдгаа гэж ярьдаг. Тэгээ нөгөө талаар одоо эрэгтэй хүнтэй холбоотой гормонтой ч бас холбоотой гэж ярьдаг. Энэ ер нь хэр бодтой зүйл юм бэ? Та хоёр нь юу гэж боддог вэ? Энэ нь бол бодтой үнэн шүү дээ. Одоо тестостерон даавар гэдэг чинь одоо эрэгтэй хүнээс ялгаж идэг тийм даавар. Тэгээд одоо спортоор хичээлэх ялангуяа одоо энэ пауэрлифтингийн спорт хичээлэхэд ер нь илүү одоо эрэгтэй хүнд ялгардаг. Пауэрлифтинг. За тэгээд фитнес те хүндийн өргөлт гээд маш олон төрлийн спортууд байна. Тэдгээрийг одоо ингээд хүмүүс ер нь төдийлөн ялгадаггүй юм шиг санагдаад байдیں۔ Ер нь юугаар ялгаатай байгаад идэв юм бэ? Эдгээр чинь бүгд өөрийн гэсэн одоо түүхтэй, өөрийн гэсэн одоо дүрмтэй, өөрийн гэсэн онцлогтой бүгд өөр өөр. Одоо пауэрлифтинг гэвэл одоо хүчний 3 төрөлт. Үндсэн 3 том булчин ажилуулдаг төрөл одоо суулт, шахалт, хаталт гэдэг. За хүндийн өргөлт. Хүндийн өргөлт гэхээр чинь одоо энэ нэгээс нь их спорт болоо явчихна. Одоо нөгөө түлхэлттэй өргөлт гэдэг одоо энэ манай Монгол Улсын гавьяа тамирчин анх цэцгийн тийм төрөл байхгүй юу? Пауэрлифтингээс төсөөр, фитнесээс төсөөр. Фитнес нь болонгот одоо хин хамгийн гоё бие хаатай тий гоо зүү талаасаа одоо хин хамгийн гоё биетэй вэ гэдгээ шалгаруулдаг. Фитнес бодибилдингийн төрөл нь болохоор тийм. Пауэрлифтинг нь болонгот хин хамгийн хүндийг өргөх вэ гэдэг. Одоо монголчлоод хэлэх юм бол тиймэрхүү л ялгаатай. Таныг хараад хүмүүс маш хүчтэй гэж дүгнж байгаах. Тэгээ таны хувьд ямар үед ер нь хүч алдах тийм үе байдаг вэ? Гэртээ л одоо тэгэл эхнэр хүүхдийнхээ өмнө л одоо тэгэл хамгийн хүчгүй л. Өсөд үед бол юм тийм хүн дийлдэх дургүй. Энэ хүчтэй хүн хүч алддаг зүйл байдсан болоо гэж бас хүмүүс сонирхож байгаа тий. Тэмцээнд оролцохоор хоолны дэглэм барьж явах үед одоо таны хамгийн их идэхийг хүсдэг хоол ямар хоол гэдэг вэ? Манай төрөлд болохоор миний одоо жинд бол хоолны дэглэм гэж байхгүй. Өө тийм үү? Тий. Би бол одоо өстой нөгөө хүсснээ идэн дураараа идэнэ гэдэг шиг хүсснээ л идэнэ. Идэж чадчихвэл өстой өглөө өдөр ороо шөнө хамаагүй тэгэл идэнэ. Ямар гоё юм бэ тий. Ямарс нэгэн тийм одоо хориглох зүйл юуч байхгүй. Бүгдийг л идэнэ. Монгол эр хүн болж төрснөөрөө та харин Монгол эх орныхоо юугаар бахардаг вэ? За би одоо манай монгол онцтой тэгээд сайхан штэ тэгэл монгол хүн болж төрснөөрөө л ер нь их бахархдаг штэ. Одоо монгол хүн болж төрснөөрөө одоо морь унах дуртай та. Дуртай. Уртын дуу аялах хоёр нардын дуу мунаас. Гэхдээ яг хөө тэгээс машин тэргэнд явж явах тэнтэй бол нөгөө дагаал данаа гэж идэг. Яг өөрөө бол гэж идэг дуу монд бол мó. Машинда тэгэхээр аялдаг дуутай гэсэн үг шүү дээ. Үгүй яг тэгээд нөгөө машин дуу явангууд тэгээд нөгөө мэдхгүй ч нөгөө мэддэг юм шиг нөгөө тэгэл мэддэг одоо бүтэн мэддэг нэг ч дуу байхгүй тэгээд бүтэн мэддэг бас нэг дууч байхгүй гэдэг шиг тэгвэл бүгдийн л тэгээд нэг амандаа авснараа л дагаал тэгэл аялал явчих. Манай нэвтрүүлгийн онцлог ингээд манад орсон зочин дуулдаг байхгүй. Тэгээд таныг дуулуулдаг юм билүү гэж бодсон. Тэгвэл яд гараал зүхтаах ах шууд. Аялал зүхтаах ах. Кинонд тоглох ерэн санал ирж ийсэн үү? Кино үгүй юу? Кинонд золцсон л гэж байгаа. Кинонд хэрвээ тоглохоор бол та ямар кинонд тоглоно гэж боддог? Хэрвээ одоо ингээ хүссэн дүрдээ тоглол гэвэл та ямар дүрийг сонгох вэ? Хэвээ бодож үзэж байгаа юм. Одоо тэгээд юу хэлдэг юм бол одоо Баатар матгийн дүр тоглолт юм уу? Тийм л хэлээр зохимжтой л гэдэг нь сустаа өөр дүр додож чадахгүй л. Таныг харсан чинь нөгөө Холливуудын Марвелийн бааtruуд байдаг шүү дээ. Тэрний баг Монголд байсан. Хэрвээ Халк Монголд байсан бол тань шиг байх байсан баха. Тийм тэг санагдлаа ирнэ. Одоо надаас гоё бүр надаас том битээ манай залууч зөндөө баг шүү дээ. Юу хаалх цаашаа залуучд манай спортод гоё залуучд. Би бол энэ төрөлдөө одоо жинтэй бол энэ бас жижигдээ байгаа шүү дээ. Надаас том сайхан залуучд Монголоо дөрөв байна. Одоо яг энэ спорт руу ч ороогүй ч гэдэг юм уу те. Одоо орцсон гоё залуучууд ч одоо миний хараас гарч ирж байгаа. Сайхан залуучууд. Миний үеийн залуучууд ч. Өвлийн өвгний одоо магадгүй шинэ жилээр өвлийн өвгний
тийм санал орж ирээд, захиалга орж ирээд, ажил орж ирвэл та хийх үү? Өвлийн үгнийг бол би хийн. Ер нь тийм хүүхэд хөгшчүүд их баярлуулах өөрөө тийм жоохон дуртай цаанаас ч гэдэг юм уу одоо нэг тийм нэг хүн баярлуулчих гэсэн бас нэг жоохон бодол байгаад байдаг. Маш сонирхолтой, маш том биетэй өвлийн үгэн болох байхаа тий. Би нөгөө жил болгоны нэг шинэ жилээр өөрийнхөө одоо байдаг орон нутгата ингээд нөгөө гадуур яваад ингээд ганцаараа ингээд явж идэг хүүхдүүд байж идэг шүү дээ. Ингээд дэлгүүр хавшаа олдог ч юм уу эсвэл нэг ус мус зөөгөөд явж байгаа хүүхдүүд. Би тийм хүүхдүүд харж явж байгаад бэлэг мэлэг өгдөг. Тэгээд тэднэрт ингээд бэлэг өгөхөд тэр нөгөө хүүхдүүд амар тийм нэг одоо нэг цагаан амар тийм ингээд тийм цаанаас ингээд яг хүнд нөгөө юм чин сэтгэлээсээ баярлдаг. Нөгөө хүнд ямар нэгэн одоо энэ хүн надаа одоо янз бүрийн өгчгүй дээ ч гэдэг юм те. Жохон тийм нэг хар болоо бодож бас авдаг хүмүүс бас байдаг шүү дээ. А хүүхд болохоор тийм биш. Яг хүн юу ч өгсөн. Одоо тэр дотор би юу үйсдэг тэр хүүхд мэдэхгүй шүү дээ. Тэгэхэд тэгэл тэр ууттай билийг аваад бүр ингээд яг нүдэнд нь нэг юм нэг тийм нэг даггүй тийм баярын нэг тийм оч ингээд ялцаал тэр хүүхд ингээд сэтгэлээсээ баярлаа явж байгаа нэг гоё санагдаад би нэг жилдээ нэг шинэ жил мэл хүүхдийн баяраар хүүхдүүдэд нэг бэлэг өгөөд явж нэг өөрөө нэг одоо тэрнээсээ нэг юм амар гоё энерги аваад хүч аваад хүүхдүүдийг ингээ баярлуулсан тэр юунаас. Таны хувьд одоо яг энэ ажил мэргэжилтэй холбоотойгоор амьдралд өдөр тутамдаа одоо энийг одоо өргөж даадаг вэ, дийлдэг вэ гээл те. Жишээ нь найзууд уцтаад ирээд энийг өргөөд өгөөдгөөч гэсэн тийм тохиолдлууд хэр их байдаг вэ? Зөндөө штэ. Нөгөө одоо ингээд машин дэргэж ирээл янз янзын хүнд штанг өргөөл ингээд ангууд зарим нь надад мессеж одоо машин дэрэгтэй явж ирэв чи биднээс анхлаад нь хэрэг надад өргүүлж байгаа л дуугаас солих юм яриад яг амьдрал дээр бол би чадахгүй ш нөгөө тийм. Яг нэг амьдрал дээр юм тулсан юм би ч маа гэртээ буудангийнхан өнцгийгт хилдэг ш тийм нь бол ихнэр өөхтэй эхлээл тэгэл даахгүй байна гээл. Тэгээд амьдрал дээр гарах бэр тэмцээн дээр гарах бэр хоёр шал өөр. Тэмцээн дээр болонгот одоо тэгэл өөрөө яг тэрэндээ бүх юмаа зориулсан яг тэрний төлөө тэрийг л өргөнө гэсэн тийм сэтгэл зүйтэй байдаг болохоор энэ бол ямар ч чинь бол өргөнлөгээл гардаг. Амьдрал дээр болонгот их чинь шал өөр штэ. Одоо нэг машины дугаа гарлаа гэж одоо тэрийг өргөнө гэх тийм ямар ч тийм одоо толгой тийм бодол тийм сэтгүү байхгүй штэ. Угасаад нэг дийлэхгүй л гэсэн сэтгүүтэй бодолтой болоод тэрийг бол тийм өргөх ямар ч боломжгүй л. Таны одоо амьдралд баримталдаг зарчим юу вэ? Хүн ер нь ингээд ганц амьдрах хэмжээний амьдралдаа нэг ингээд ийм хүн байна да гэсэн зүйл одоо хүн болгонд л байдаг шүү дээ. Яг хоо эр хүний хувьд эцэг хүний хувьд ер нэг зангаараа л байх юмсан та гэж ер нь их боддог нэг хүнд их төв бодчихгүй хүн шиг. Тэ. Тэгээ чадчихвэл хүн туслаад чадахгүй бол тэгээд нэг хүндний гай болчихгүй хүн шиг тэгээ явуул. Болон тал гэж боддог шүү дээ. Бол айл нутаг вэ? Би ер нь бол яг төрсэн газар гэвэл Өмнөговь аймагт төрсөн. Тэгээд нөгөө төрөөл шууд Дорноговьт манай аав Дорноговьх. Тэгээд Дорноговьт өсөж том одоо 3 дугаар анги хүртлээр Дорноговьт аймгийн 70 жаргалны сумд байж байгаа. Тэгээд 3 дугаар ангиас одоо энэ Улаанбаатарт Багнуул дүрг гэж үүдэж шүү дээ. Тэгээд Багнуул дүргт одоо 30 жил Багнуул дүргт амьдарч байна. Ер нь бол одоо Дорноговь аймгийн ууг бол Багнуул дүргэл гэж явдаг шүү дээ. Тэгээд суугуул гэдэг. Тэр өнөөдрийн нэвтрүүлгийн цаг бас болсон баг шиг байна. Маш олон зүйлийн талаар сонирхолтой мэдээлэл ярилцлагыг өгсөнд танд баярлалаа. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн одоо ажлын өндөр амжилт хүсье тэгээд урьж оролцуулсанд баярлалаа. Хөгтөнгөр радио бүтээгч подкастын ээлж дугаар энд хүрээд өндөрлөж байна. Өнөөдрийн дугаарын зочноор Монголын Powerlifting-ийн нэгдсэн холбооны тамирчин олон улсын хэмжээний мастер ирээдүйн хүрэлцэн ирлээ. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Түр баяртай сонсогч үзэгчтэй. Баяртай гэрэ.